Миний зорилго бол энэ олон залуучууд Монголын олон залуучууд мэрэгчлээ болоосай, боловстой юмыг шийд бүтээгээсэй. Машины иргээнүүд бид жоон гэсэн тус нэмэр болох гэсэн үүднээс. Энэ бол G422 гэдэг манайхан хэлдэг. Өнөөдөр би машины иргэлийн тухай бичлэг болон тайлбар хийж байгаа. Та хайцсан байгаа. За ингээд Монгол болохоор ирлээнүүд маань ерөнхий хүчний гал хамгаалагчид маань жижиг ажиллагааны гал хамгаалагчид маань энэ бас гэрлийн ирлээ гэдэг. Гадагд одоо гал хамгаалагчид шалгаад үзье. Хасах төл маань хар өнгөтэй тийм ээ. Тэс машины ирлээнүүдийн иймэрхүү том тэрнийх, жижиг тэрнийх гэдэг иймэрхүү ирлээнүүд байдаг. За. Үүнтэй задлахад их амарх юм. Хоёрын задлчих болно. За үүнтэй тэгээд автокад дээр зургийн хэлбэрээр хэдүүлээ тайлбарлаж ойлгомжтой. Бүгд иймэрхүү энийг би автокад дээр зурлаа л да. Хүмүүстээ яг ойлгомжтой болгохын тулд зургийнхын дагуу ингээд зүйлс ойлгомжтой юм шиг бодлоо. Будгийн ажлыг та бэлэн хэдэн алдаа гарсан. Харахгүй нөгөө жоохон туслаг жоохон дутсан баг. Шийдүүлсэн дээ. Би нэг удаа энийг хэрэглэхгүйгээр шууд хэрэгэлсэн чинь сонин толбо гараад ирсэн. Тэгэхээр хүнээс ингэ сургалдаад асуугаад энэ яагаад ингэ гэсэн чи уршууч хэрэглээ тэгэхгүй болдгоо маа. Тэгээ энийг авч хэрэгэлсэн. Заавал энийг хэрэглэе маа. Та бүхэндээ миний контактыг банк дэмжиж ширж байгаарай гэж хүсье. За миний хийгч байгаа бүтээлбэр нь бол бараг мэргэжлийн чиглэлийнх баг. Яаж хийх тавигтай төв яаж хийх тухай. Яг хүмүүс харах юм байгаа, сурах юм байгаа. Зарим нь бол яг дан хэрэгжилж идэг тэр машин сонирхох юм гэж бодож өдрөг олъё гэсэн хүмүүс ч байгаа. Тэрнээс тэр хүмүүс ч нэг хипи авах нүгүү те. Юм маягаар юм бичлэг хийж байгаа шүү.